Хүний амнаас аврам гэдэг чинь л ер нь бахархал шүү дээ. Ер нь багаас л хүсэж мөрөөдсөндөө галсан өгч хичлийг. Тэгээд би энэ байгууллагад одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. Цэг хонх дуурахад ер нь ангийн байрлалаас ер нь 48 секунд өнтер гарах хэрэгтэй байдаг. Өвлийн хувьд 1 минутын дотор ангийн байрлалаас гараад хөдөлсөн байх хэрэгтэй. Энэ хөдөлгөөн хамгааллын хувцсыг 18 секундэд өмснө. Миний хөдөлгөөн хамгааллын хувцас ер нь 6 кг, 6-8 кг тэл. Энэ үрж байгаа амьсгалын бие даасан төхөөрж нь 10-15 кг хэмжээтэй. Дотроо 300 барын хүчил төрөвчтэй. Нэрэл хайгуулын бүлэг хайгуул хийгээ явахад ер нь манометрийн заалтаа харна. Хүмүүсийн хүн бурхны заалтууд өөр байдаг. Тэгээд заавал сондгоо ордог. Тэгээд хамгийн бага заалттай тэрүүгээр нь цагаа аюугаа авдаг цаг. Одоо нэг гэрэл албаны автомашин гэдэг энэ нь бүх амьсгалын тасны хөржи боллоонод байдаг. Боллоон дуусаагүй буцаар зэрэг жинчэнэ цэнэгтэй боллоон аваад нөөцийн боллоон гэж уусаа машин дээр байгаа. Тэрийг ашигладаг та. Галс өнөөч юм болохоор одоо тэр гал руу ороход хөдөлмөр хамгааллын хувцс гэж одоо иж бүрэн хувцс өмсдөг байгаа. Дээрээс нь тэр амьсгалын бие даасан төхөөрөмж гэж одоо бидний нүүрцэн байгаа энэ төхөөрөмжийг одоо үүрж ордог байгаа. Энэ одоо ямар ялгаад гэвэл хортын утаад орчноос бол өөрийгөө хамгаалах зорилттой. Ороод ингээд тэр маскыг жишээлбэл өмсөд боллооноо нээхэд бол цэвэр агаар өгч байдаг. Хувцсны онцлог гэвэл энэ өөрөө гал тэсвэртэй 180-аас 260 цэсийн халуунд тэсвэртэй байдаг. Жижиг эсвэл энэ бол тасгийн байлдааны сүх гэж явдаг. Энэ сүхээр юу гэдгээ гэвэл ер нь гар дэвтэйхэн ер нь тэгээд дээвэр мэвэр дээр ажиллаж байгаа доош унах тохиолдолд бол өөрийгөө ингэж хамгаалах зоогдож зүгдэж үлдэх тийм хамгаалттай. Өөрийгөө хамгаалах хэрэгсэл байгаа ерөнхийдөө. Бүс энэ карбин нь болохоор энэ карбин бол юм өндрөөс өөрийгөө болсон бусдыг аврахтаа олсоор бууж хүн аврах жишээ нь энэ карбиныг бол ашигладаг байгаа. Ер нь бол гал унтрахад бол нүцгэн гараараа бол унтраана гэж байхгүй. Оргод маш халуун байдаг учраас бэлийг бол маш сайн өмсөх хэрэгтэй. Энэ касыг бол өөрөө энэ толгой тэрхийг хамгаалах зорилттой. Ер нь дээрээс юм ундлаа гэж дөргөлт мөргөлтөөс ер нь хамгаалах дэм зорилттой байна. Энэ хувцс бол хүн бүр иж бүрнээрээ тус бүртээ нэг хувцастай байдаг. Хангалтаар өгсөн. Энэ амьсгалын бие даасан шинээр одоо хэд тус зүрдсэн МТС гэдэг амьсгалын бие даасан төхөөрөмж байгаа. Энэ бол ерөнхийдөө энэ бас хүн бор нэг байдаг. Хүн бор өөр ихийг л өмсөж өөр ихийг л хэрэглэнэ. Хүн дамжуулна гэсэн ойлголт юм байхгүй. Салаан дарга өөрөө тийм схем хэлдэг байгаа биднэрт. Тэгээд тэр схемийнхаа дагуу өөрсдөө тус тусын үүрэг байдаг биднэрт. Тэр өөрийнх нь тус тусын үүргээрээ дарахдаг байна. Нэгийн номер одоо юу гэдэг төв шугам 20 гэдэг ч юм уу ажлын шугам тэтгэхэд гингүүд тэр хүмүүс нь өөрсдөө шуу хоолоонууд аваад яг нэг баг шиг болоод ажиллах гэсэн. Миний номер 3-ын номер ихэд би одоо салаан даргаас салаа үлчрээ аваад төв шугамтайгаа холбоод ажлын шугамд салаа үлчртэй холбоод тэгээд салаа үлчртэй өгдөг. Дуудлага бол манайх 2 тасагтай болохоор өөр дуудлага хэрэгтэй. 1-р тасаг дээр гэвэл их хөвчлэн орон сууц байш. Ихвчлэрдэг. 2-р тасаг маань гэвэл одоо хогийн бөмбөг цугмөг байд ирээд тэгээ нэмэлттэй галаар их явдаг баг. Шүн өдргүү гэлтгүй ер нь орон сууцны галал хэцүү байдаг. Одоо 4 давхар гал галлаа гэхэд дээшээгээ 12 давхар хүртэл утаан тийм үсэнд гарахгүйгээр ингэ явдаг. Тэгэхээр тэр орон сууц нь тэр чигтээ утаа болчоод одоо тэр орон сууц болгоны айлуудын хаалгыг тогсч дотор нь хүн байна уу үгүй юу гэдгийг ер нь нэгч бүрэн шалгадаг. Тэгэл дуудланаас буцаал анги руугаа буцаж байгаа хооронд дахиад дуудлага аваад ер нь ингээл явж байгаа тохиолдол зөндөл байт. Хэдий ядрлаа тэгэл ер нь хөлс мөсдөө гоожвол ингээл гараал тэрнхүү за та нар мундаг шүү баярлалаа ингээл урам аваад улам жавхаа жаал ярина штэ. Сэтгэл зүг бол ерөнхийдөө өдөр тутмын дасгал сургууль хийхдээ ер нь маш сайн бэлддэг. Яг газар дээр ороход бол ер нь хэцүү нөхцөл байдал бол. Тэгэл нэгэн тал ирд зоргилсон энэ албыг сонгосон дээрээс нь хүнийг аврах хөстэй эд дүрнгийг хамгаалах хөстэй гэсэн үүднээс өөрийгөө зоригжуулж ажилладаг байгаа. Ер нь бол хаягнаас буцаал баярлаа гэдэг үг сонсоод их баярлалаа шүү дээ. За баярлалаа та нар мундаг шүү гэдэг үгнээс л ер нь урам авдаг да.